За өнөөдрийн тэмцээн чинь би бол өстэй цаг үеийн өдөөс тэмцээн гэж ойлгож. Инженер техникийн ажилчид их хаврцсан байна. Гэтэл өнөөдөр яг гүйцэтгэгч, техник технологийн ажилтны инженерүүд манай улс бас дутагдaltaй. Тэрний нэг салбар нь бол ялж явахгүй нийтийн тээврийн салбар. Тэгээ өнөөдрийн тэмцээнд одоо 25 настай залуу орж ирж нэгдүгээр байраад ирж штэ. Би энэ дээр бол одоо бүр маш их таашаалтайгаар хүлээж авав. Энэ залуу Сутан буянтад 3 жилийн өмнө ажилд орсон байна. Тэгэхээр чи 22 3-тад орж ирсэн байна гэсэн үг штэ. Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хүн өөрөө нийгэмдээ хэрэгтэй, нийс Улаанбаатар хотод хэрэгтэй энэ мэрэгжлээр одоо ажиллавал өөрөө саган амьдрал бий болд юм байна гэдэг энэ залуу өөрөө боддоор харуулж байна. Нийтийн тээврийн одоо бодлогын хэрэгжилтийг тасалдуулахгүйгээр явж байгаа ажилчид байна шүү дээ. Тэгээд эднэртэй зориулсан одоо энэ тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа их зөв зүйтэй. Цаашид бид нарт бол энийг өшөө одоо өндөр түвшин зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. За жолооч нарын цалин урамшууллыг нэмэгдүүлсэн одоо бид нар шат дараалтаагаар инженер техникийн ажилтнуудын цалин урамшууллыг нэмэгдүүлэх бодлогыг одоо хотын дараагаас бас үүрэг чиглүүлж явж байгаа. Нийтийн тээвэр маань бүтэн парк шинжилтийг хийсэн. Тэгээ парк шинжилт техник хэрэг. За энэ одоо тухтай нийтийн тээврийн хэрэгслээр удаан хугацаанд иргэдүүлждэг гэдэг нь маш том зорилт болж байгаа. Бүх жолооч нар маань одоо гартаа оруулж эзэмшихэд энэ удаагийн тэмцээний гол зорилго оршиж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын ур чадвар маш чухал байна. Эднийгээ сайжруулж үндэсний инженерүүдэд бэлтгээд дараагийн нийтийн тээврийн бусад одоо төрлүүд дээрээ инженерүүдэд авч ажиллуулахад энэ удаагийн тэр сургалтын уралдааны ач холбогдол оршиж байгаа. Хойштой энэ бол тогтмолж нь өөр бусад одоо жолооч нараа бэлтгэх чиглэлж гисэн мэрэгжлийн жолооч нар бий болгох чиглэлж гисэн компаниуд зүгээс анхаарна гэж ингэж төлөвлөж байна.